сарын 3-нд болох сургалтын чуулганы нэгдүгээр хэсэг болох эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан, сургалтын мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөгөө гэж явагдаж байгаа. Энэ маань бол жинхэнэ манай чуулган, эрдмийн чуулган. Ингээрээ бид нар болохоор 4 хүнийг урилгаар оролцуулж ихтгэл төвлөж байгаа. Тэгэхээр энэ талаар ярилцгаа. За жишээлбэл одоо манай сайн заяа юу ярих вэ? Тэгээ сайн заяа маань бол зүрхний мэргэжилтэд эмчлэх хэрэгтэй суулгаж байгаа. Тэгээд зүрх одоо суулгачаас суулгаж байгаа мэргэжлийн зөвлөгөөнүүд өгөх байгаа. Зүрх судалсны талаар, өвчтний талаар. Тэгээд дээрээс нь одоо Texas-аас одоо мөнх цулгийн суулгагч маань ирж одоо яаж тэ certified registered nurse anesthesiologist болох вэ? Энэ мэргэжлийн талаар ярих байгаа. Тэгээд энэ болохоор мэдээ алдуулалтын суулгагчийн тухай одоо өөрөө тийм суулгагч учраас түүнийхээ тухай одоо ярьж танилцуулах байгаа тийм ээ. Дээрээс нь намун гэдэг одоо суулгагчийн мэргэжлэрээ одоо докторate авч байгаа одоо суулгагч байгаа. Тэгээд бас намун нэмс ирж өөрийнхөө одоо тэмдэг тавина үүнд нь болохоор одоо дижитал AI одоо хэрхэн одоо судалгууд нөлөөлөх үү талаар ингээд өөрөөсөө мэдсэн сурсан одоо судалгаагаа танилцуулах байна тийм. Тэгээд дөрөв дэх хүн маань бол Монголоос өргөдөж орж байгаа. Монголын эрүүл мэндийн яамны сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн эрдэнэ засаг маань бидний урилгыг хүлээн аваад биднэрт одоо Монголын сургалтын өнөөгийн байдал болон чиг хандлагын талаар мэдээлэх ийм дөрвөн өргөдөж орж байгаа. Тэгэхээр одоо нэгдүгээр Монголоос эрдэнэ засаг мэргэжилтэн уралцах нь байна. Тэгээд сайн заяа буюу манай nurse practitioner магистр зэрэгтэй өөрөө болохоор эрчимтэй хөгжлөгээр мэргэжсэн сургалагч бид нартай ярих гэж байгаа юм болохоор зүрх судасны өвчний одоо менежмент гэсэн тэм сэдвээр ярих гэж байгаа. Бид нар яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр хүн болгонд одоо даралтны ингэж мэднэ өвчтнүүдтэй даралтны юм өгдөг өвчтний даралтны юм талаар ингээд энийг ингэж юу тэгэж юу гэж тайлбарлалтай. Гэтэл даралтын юм маань дотроо маш олон төрөл байдаг. Тэгээ яагаад энэ өвчтөнд бета блокер өгч байгаа юм? Яагаад энэ хүн кальциум чанал блокер өгч байгаа юм ч юм уу тийм ээ. Тэр талаар одоо мэргэжлийн талаас нь ямар хүнд ямар эмийг өгдөг юунд анхаарах хэрэгтэй гэдэг талаас маань сайн зам ярих юм байна. Мөнхцөл одоо манай мэргэжсэн одоо мэргэжсэн суулгагч агсан төсний мэргэжсэн суулгагч манай энэ суулгагч нар бүгд агсан төсний мэргэжсэн суулгагч нар байгаа. Мөнхцөл болохоор агсан төсний мэргэжсэн суулгагч юугаар мэргэжсэн бэ гэхээр мэдээ алжуулж мэдээ алжуулагч суулгагч юм. Мэдээ алжуулалтын суулгагч болох юм бол заавалч магистр зэрэгтэй суулгагч байх хэрэгтэй. Одоо заавалч бүр доктор бол гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ хүмүүс бол яг эмчнэртэйгээ хамт мэдээ албуулалтанд ороод тэр хамгийн өндөр хэрэгцээтэй хамгийн өндөр цалин авдаг тийм суулгагч нь байгаа. Тэгэхээр мөнхцөл маань мэдээ алжуулалтын суулгагч яаж болсон, яаж болох вэ, юунд дээр анхаарах вэ? Тэгээ өөрөө бас армийн суулгагч байгаа. Тэгээд армийн одоо суулгагч яагаад болсон, ямар шугамар болсон, тэгээд армийн суулгуугаар ажилласнараа яаж өөрийнхөө тэр одоо мэдээ алжуулалтын суулгагч болсон тэр зардлаа нөхөж чадсан гэх мэтлэн тийм өөрийнхөө амьдралдаа тохиолсон зөвлөгөөнүүд өгч байгаа. Манай намун болохоор доктороор одоо доктор хамгаалж байгаа суулгагч, доктор суулгагч болж байгаа. Хамгаалсан ч байх гэж би бодож байна. Тэгэхээр AI яаж хэрэгжих вэ гэдэг дээр яаж байгаа. Энэ дээр бол би та нарыг одоо суулгын ангийн оюутнууд, суулгын багш нар, судлаач нарыг хамт орж ирээсэй. Америкт одоо яг доктор суулгуугаар доктор хамгаалж байгаа хүний үгийг сонсоосэй гэж би бодож байна. Тэгээ эрдэнэ засаг маань болохоор бид нар одоо хэдийгээр Америкт ажиллаж байгаа монгол суулгагч нар ч гэсэн бид нар Монголынхаа суулгын талаар сайн мэддэг бол биднэрт мэдлэг өгөх. Техникээ бас бусад суулгагч нарт мэдлэг өгөх зорилгоор Монголын суулгын гэсэн тийм мэдээллийг биднэрт өгч байгаа юм аа. Тийм учраас бүгдээ онлайнаар оролцоорой. Бүгдээ суулгагчийнхаа баярыг өөртөөхөө эрдэм мэдлэг боловсруулаад дээшлүүлж гэж урамтайгаар суулгагчийнхаа баярыг бид нартай хамт тэмдэглээрэй. Тэгээд хамгийн гол нь бас нэг бид нар риле уралдаанд зарласан байгаа. Нэгдүгээр шатныхаа дараа бид нар энэ рилийнхаа уралдааны дүн бас гаргана гэж бодож байгаа. Тийм. Одоо манай риле өдөртөмж одоо тэмцээн маань одоо бид нар суулгагчныг одоо иргэдтэй ингээд өөрсдөө мэдсэн одоо мэдлгүүдээ ингээд түгээжтэй эрүүл мэндийн зөвлөгөө сургалтууд одоо видео рил маягаар хийж өгөөд ингээд уралдаа гэдэг ингээд сайхан болж байгаа тийм. Тэгээ хэрвээ манай пэйжээр орох юм бол одоо суулгагч нарын хийсэн видеонууд одоо зөвлөгөөнүүдийг бас үзэж харж болно. Ингэснээр бид нар бол суулгагч нарыг одоо тийм улам их ингээд суулгагч сургагч байгаад олон нийтэд одоо мэдсэн сурснаа одоо
дамжуулж ингэж байг түгээх юм бол бас одоо олон нийтийн эрүүл мэндийн боловсрол тий хүнд бас нөлөөлөх боломжтой гэж бид нар үйл ажиллагааг дэмжиж байгаа байхгүй дэмжиж байгаа тийм учраас ингээд хүн болгон идэвхтэй оролцоорой. Тэгээд энэ бил компетишнээр оролцсон одоо сүлжигч нартай маш их баярлалаа. Тэгээд бид нэр одоо үүнийхээ дүнг гаргах байгаа тийм ээ. Тийм хамгийн гол нь сүлжигч болгон одоо гэртеж ажил дээрс өөдөө сүлжигч юм бол миний баруун талаар ингэж хатгаад миний энэгээр ингэж өгдөөд хотоодны шинжилгээ өгсөн чи ингэж гэдэг юм ингээд байнгын биднээс ингээ асуудаг. Бид нар бол хүссэн ч хүсээгүй ч сургагч байдаг. Гэхдээ энийгээ бид нар бас бусдад хуваалцмаар байгаа байхгүй хүн болгон өөрөө өөрөнгөс нарийн мэрэгжилтэй байгаа. Зарим хүн мэдгүй шарахаар нарийн мэрэгсэн байгаа. Зарим хүн одоо сахараар нарийн мэрэгсэн ч байгаа юм. Тэгмээ зүрхээр нарийн мэрэгсэн бол өөрийнхөө мэддэг чаддгаа бусдад хуваах. Гэхдээ тэрийг бол яг совлогч өвчтөн зөвлөгөө өгч байгаа мэйгээр үлгэрчилсэн байдлаар ингэж оруулаасаа гэж бодсон. Тэгээд зарим хүмүүс бол их гоё хийсэн байлаа. Зарим хүмүүс бол баг тийм ажлын тайлан шиг юмнууд явуулсан байлаа. Бид нар бол тийм юмныг яагаагүй хамгийн гол нь совлогч сургагч шүү. Совлогч энэ мэргэжлэр ингэж сургалт явуулж чаддгийг шүү гэж тэрийг гаргаж ирэхийг бодож хичээсэн байгаа. Хэрвээ та нар явуулж амжаагүй бол та нар үргэлжлүүлэн явуулах болно. Бид нар хугацаагаа сунгацсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ ер нь 30 хүртэл авцсан ч болохоор юм шиг байна тий. Бид болохоор 4 сарын 30 хүртэл. Тийм бид нар 10 хоногоор ингээд сунгацсан байгаа. Тэр хугацаа маань бараг дуусч байгаа. Тэгээд мэдээж хэрэг багтахгүй байвал бид нөлөө явуулаарай. Тэгээд пэйжнэн дээр постлаарай. Бид нар мэдээж та нарыг битгий өгөөрэй гэх. Бид таслахгүй тийм. Тэгээд энэ удаа биш юм аа дараагийн удаагийн хатгшинд орж болно. Тэгэхээр бол өдөр тутам хийдэг ажлаас ерөөсөө бусдаа хуваалцаж байгаа. Тэрнээс амар тийм хүчүү хинд судалгаа хийгээд тэгээд байх юм бол байхгүй. Тэгэхээр энд бас идэвхтэй оролцоорой гэж бас үлгэрчнээ хэлж чинь сүүлийн ангийн оюутнуудад ороод чинь энэ бол маш том боломж гэж бодож байгаа. Тийм тэгээд манайх нөгөө hybrid гэж ярьсан тийм одоо ихтгэлүүд маань hybrid болно онлайнаар in person ирж болно гэж ярьсан байгаа тийм. Тийм тэгээд 5 сарын 3-нд манай одоо үйл ажиллагаа маань бол Анандэл болно. Тэгээд манай байгууллагын одоо вебсайтн дээр хаяг байгаа. Korean Community Center-ийн нэг давхарт болгож байгаа тийм ээ. Тийм хийх хүмүүс маань би одоо hybrid руу болох гэж байгаа. Анхны удаагийн болохоор 100 хэдэн хүн онлайнаар орж үзсэн байсан. Хоёр дахь удаагийнхтаа 200 хэдэн хүн орсон байгаа гэж бодож байгаа. Энэ удаа бодвол 300 хэдэн хүн орох байх гэж бодож байна. Бид нэр бүртгүүлээд онлайнаар бүртгүүлсний чинь дараа бид нар та нарын имэйлээр team link-ийг явуулах болно. Тэгээд тэр team link-ээр ороод бүгдээрээ онлайнаар орж болох нь байна. Эсвэл ирээд одоо Virginia Анандалд байдаг тэр хаягн дээр ирээд бид нартай энэ personal бас уулзаж болох нэ. Баярлалаа. Тэгээд бид нартай хамтаарай. Биднийг дэмжиж болно. Сүлжигчдийн хаягч ажлыг дэмжиж байгаа бол бас манай вебсайтад ороод биднийг спонсорлож болно. Бид нар өнөөдөр ажиллаа хийж байгаа ажлынхаа дундуур ингээд бас энэ мэдээллийг өгөхгүй битээр ингээд ажлынхаа брейк мэн завсарлагаараа уулзаад ингээд сууж байгаа. Тэгэхээр бид нар хичээж байгаа учраас та нарыг ч гэсэн бас бид нартай дэмжиж хичээж ажилласаа гэж би бодож байна. Манай байгууллага бол ашигын бус байгууллага 593 гэсэн статустай. Тэгээд бид нар бол өөрсдөө цалин тавьдаг, өөрсдөө мөнгө гаргаж хийж байгаа. Тэгээд membership болдог тийм ээ. Тэгээд яг бид нар зүгээр өөрсдөө энэс одоо хүч авдаг учраас ингэж хийдэг тий. За тэгээд 5 сарын 3-нд бүгдээрээ уулзцгаая.